Сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ ширээ байрлалаас хичээлээ эхэлцгээе. За ширээ байрлал маань яг дөрвөлжин ширээ шиг хоёр гар дээрээ өвдгөн дээрээ тулсан. За хурандаа сайтар дийлгээд хоёр долоовор хуруу хоорондоо параллел байхаар за хоёр алга маань яг мөрний доор харалтай байхаар хоорондын зайн ч гэсэн яг мөрний хэмжээний зайтай. За ташаа маань өвдөг маань яг ташаатай нэг харалтай зэрэгцээ яг доор нь байхаар за нуруугаараа хитрхи хотойхгүйгээр хүүсээ нуруу руугаа баг зэрэг татаад нурууныхаа доод дунд хэсгийг тэгшлээд хоёр гараараа газар руу сайтар түлхээд өөрийгөө газраас хөндөрүүлээд холдуулаад за нуруу маань яг тэгшхэн ширээ шиг дээр нь халуун кофе цай тавьсан ч гэсэн асгархааргүй байхаар за хоёр гар маань яг ширээний дөрвөн хөл шиг яг бат бөх жин нь яг тэнцүү хуваарлагдсан байхаар за энэ бол ширээ байрлал хэмжээнэ 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. За эрүүгээ дээш нь өрөхгүйгээр нүрээ доош нь гудас руугаа хоёр гарны хооронд харцаа авчираад хүзүүгээ урагшаа урт мөрөө чихнээсээ хол хүзүүгээ урт сунгаад хүзүү сунгуутагаад нуруу маань сунж байгаа. За эндээсээ бүгдээрээ үнэ муур байрлалыг хийн. За нурууны хамгийн шилдэг бөгөөд энгийн байрлал байгаа. Нуруунд зориулсан. За амьсгалаа авахад нуруугаараа хотойгоод аль олох нурууныхаа дээд зэсгээр хотойгоод эрүүгээ дээш тааз руу чиглүүлээд харцаа дээш тааз руу аль олох нурууны дээд зэсгийг хотойлох гэж хичээ. Өрөө чихнээсээ хол амьсгалаа гаргахад эрүүгээ ингэрлүүгээ ойртуулад нурууныхаа нуглан бүрийн хооронд зай гаргаад бүхтийгөөд хоёр гараараа газрыг эсэргүүцэж байгаа юм шиг түлхээд нуруугаа бөөнийхий болгосон. Хүүснийхаа нүх рүү хараад амьсгалаа авахад үнэ нуруугаараа хотойгоод эрүүгээ дээш тааз руу нурууныхаа дунд болон дээд зэсгээр илүү хотойгоод хоёр гараараа газарлаа сайтар түлхээд амьсгалаа гаргахад нуруугаараа бүхтийгөөд эрүүгээ ингэрлүүгээ ойртуулад муур. За дахиад 3 удаа хий бүгдээрээ. Өөрийнхөө хурдаар амьсгалаа аваад үнэ гаргахад муур. Яг амьсгалтай хослуулаад хийгээрэй. За ингийн хэвийн нуруу буцаад ширээ байрлал руу ирлээ. Энтэйсээ ташаагаа хоёр дэш нь хөдөлгөөд ташаагаа сайхан суллаад өгье. За биеийнхаа төвд ирлээ. За зүүн гарыг яг нүүрний харалтаа доор авчираад баруун гарыг амьсгалаа аваад дээш нь тааз руу өргөлөө. Харцаа дагуулад баруун гарыг үзүүлв. Доотлын тулсан гарнаас дээдлийн өргөж байгаа гар хүртэл нэг шугамд урт дээрээс хүн татж байгаа юм шиг баруун гарнаас амьсгалаа гаргахдаа зүүн суган доогуура баруун гарыг оруулаад бид нурууныхаа дээд зэсгийг мушиглаа. За эндээ үлдээ гүнзгий амьсгалаа. Нуруугаараа мушгаад баруун гарыг илүү лав явуулах тусам илүү нурууны дээд зэсгээр мушиграад сунж байгаа. Гэтэ өөрийгөө хитрхи хүчлэхгүйгээр өөрийнхөө биеийг сонсоод хийгээрэй. За эндээ үлдэж болно. Эсвэл зүүн гарыг толгой дээгүүрээ урагшин хуруунууд дээр нь сунгаж болно.
За гидсэрэг гүнзгий амьсгалаарай. За зүүн гараа нүүрнийхээ өмнө авчираад газар тулаад дээшээ өндийлөө баруун гарыг дээш нэг удаа өргөөд амьсгалаа гарахтаа буулгалаа. За сайн байна. За дараагийн удаа баруун гарыг яг нүүрний доор хавталтаа авчираад 3 нүдийг дээлгээд амьсгалаа аваад зүүн гарыг дээш нүргэлөө. Амьсгалаа гарахтаа баруун суган доогоор оруулаад өрөөныхаа дээд зэгээр мушгаад за зүүн талынхаа чихэн дээр газар буулаа. За эндээ үлдэж болно эсвэл баруун гарыг толгой дээгүүрээ урагшин 3 нүд дээр нь сунгаад эндээ үлдээ. Хэрвээ ямар нэгэн байрлал таны биед тохирохгүй юм шиг санагдаад хэтэрхий өвдөөд амьсгалахад төвхтэй байвал заавал тэр байрлалыг авах гээд хэрэггүй. Хүүхэд байрлал дээр эсвэл өөрийнхөө хүссэн байрлал дээр амралтын байрлал дээр очиод үлдэж болно. За гүнзгий амьсгалъя. За баруун гарыг нүрнийхээ өмнө авчираад туллаа газар зүүн гарыг дээш нэг удаа өргөөд буулгалаа. За эндээсээ бүгдээрээ ташаагаа яг өвдөгний хартаа дээр үлдээгээд хоёр гарыг урагшин сунгаад тухай газар руу ойртуулад папи байрлал ахар сүүлнээсээ хоёр гарыг үзүүр хүртэл сунаад даалан мөрөнд ачаал ирж байгааг ажиглаарай. Ингэр цээж маань нээгдээд, зүрх маань нээгдээд энэ үед гүнзгий сайхан амьсгал аваад гаргая. Гидсээрээ дүүрэн амьсгалъя. За эндээсээ хоёр тохойгоо газар руу яг буулгаад ташаагаа доош газар руу ойртуулъя. За энэ үед хоёр тохой маань яг мөрний доор хавталтаа ирж байгаа. Хоёр гарын алхыг газар руу сайн нааж өгөөд за хоёр хөл маань мөрний хэмжээний зайтай. Хоёр алгаараа, шуугаараа тохойгоороо газрыг эсэргүүцээд түлхээд өөрийгөө цээжин хэсгээ өргөлөө. Спинкс байрлал. За эндээ гүнзгий амьсгалъя. Хоёр хөл маань идэвхтэй, хумстай талаараа, хуранууд маань хумстай талаараа газар руу наалцсан. Гойны булчин ажиллаж байгаа. Ахар сүүлнээс толгоон орой хүртэл сунгаад өөрийгөө хүзүүгээ урт сунгаад мөрөө чихнээсээ хоол ингэх өөрийгөө дээш нь тохой дээрээ тулаад өргөх хоёр шал өөр харагдаж байгаа. Харагдах талаасаа илүүтэйгээр таны биед мэдрэгдэх ёстой өөрчлөлт нь. За эндээ гидсээрээ дүүрэн амьсгалъя. Гидсээ тэлээд буцаага дуустал гараар амьсгалаа. За доошоогоо тухай газар руу ойртуулад ингэр цээжийн газар руу ойртууллаа. За хоёр гараараа тулаад дэшигээ өндийгөөд бүгдээрээ завилсан байрлалд ирлээ. За завилсан байрлалд ирээд
Нэг удаа гүнзгий амьсгал аваад гаргая. За бүгдээрээ дэш хараад хэвтий хамгийн сүүлийн байрлал. Хоёр алгыг дээш нь харуулад хоёр хөл маань чигчийн уруу талаараа газар руу унсан байхаар биенийхээ бүх булчинг суллаад газар руу хүнд хөлийн булчингууд бүгд газар руу хүнд хоёр гар сул ингэрцээж гэдэс хөвлий гин газар руу суллаарай. За нүүрний булчингууд бүгд сул дух тэнгээр хоёр хөмсөг хоёр тишээ сул хоёр хацрын булчин хоёр тишээ сул хоёр шүд хоорондоо зайтай эрүүгээ суллая. За тэгээд хэрхэн амьсгалж байгаа мэдрээ. Амьсгал хэрхэн орж гарч байна. За бүгдээрээ хоёр гар хөлөг хөдөлгөөд баруун талаараа хараад хэвтээ. За зүүн гар дээрээ тулаад удаанаар тийш өндөөгөөрэй. Өөрт тухтайгаар завилцгаад хичээлээ дуусгацгаая. За хоёр гараа цээжний өмнө хавсраад цээжний өмнө залбирсан хэлбэрт авчираад нэг удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Хоёр эрхийн уруу өмсгөний голд намасте. За бүгдээрээ дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай. За энэхүү хичээлээрээ дамжуулан та бүхнийгээ өөрсдийгөө эмгүйгээр эмчлэхэд туслах шинэ хичээл арга техникүүдээс бүрдсэн энэ групптэй нэгдэхийг урьж байна. Энэхүү хичээлүүдэд хамрагдсанаараа та маш олон төрлийн бие сэтгэлийн өвчин шаналлуудыг эмгүйгээр, эрүүлэр, органикаар, байгалаар нь эмчлэх маш олон аргуудад суралцах болно. Та бүртгүүлэхийг хүсвэл энэхүү бичлэгийн тайлбар хэсгийг уншаарай.